Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За мөнөө өнөөдөр батга гарах шалтгааны талаар ярилцах болно. За нэгдүгээрт тухны яагаад тух хэсгээр батга гардаг талаараас ярилцъя. За тухаар яагаад батга гардаг вэ гэхээр хоол хүнс ходооттой холбоотой байдаг. Тэгэхээр идэж ууж байгаа хоол хүнсэн дээр заавал анхаарах ёстой байгаа. Ялангуяа бэлэн гомон, шарсан төслөн хоол, халуун ногоо, чихэрлэг зүйлсээс тацгалзах хэрэгтэй. Тэгээд би болохоор 10-аад жилийн өмнө одоо ерөөсөй хоолны дэглэм барьж чадахгүй харсан болгоно иддэг. Дандаа чихэрлэг, одоо зайрмаг, халуун ногоо, бэлэн гомон дандаа болж бүтэхгүй одоо хүний биед муу гэсэн болгоныг иддэг байсан. Тэгснээрээ яасан бэ гэхээр миний дух хэсгээр маш их батга гардаг байсан. Ерөнхийдөө миний өмнөх зургуудыг та нар харж байсан бол дандаа дух хэсгээр батга айгүй их гарсан байдаг гэсэн. За тэгээд дух хэсгээр батга гарсны дараа яванда батгах чинь нөгөө дотор байгаа бохирдол чинь ихсээд ирэнгүүтээ хамрын хажуугаар гарч эхэлдэг байгаа. Яагаад гэвэл би өөрөө холимог буюу Т-зоны одоо яг ийм Т-зоны нүрийн арьстай хүн баггүй юу. Тэгэхээр яг Т хэсгээрээ тослог яг хацар хэсгээр холимог одоо хуурай тийм арьстай холимог арьстай гэсэн үг. Тэгээ ийм арьстай хүн чинь айгүй хэцүү. Яг хамар хэсгээр яг тослог хэсгээр батга гарангуудаа яванда эрүү хэсгээр батга гарч эхэлдэг. За тэгээ бохирдол бүр нилээн ингээ яваад ирэнгүүт хацарлуугаа орно. За хацарлуугаа оронгууд энэ яг энэ шанааны яг энэ доотлын энэ хүзүү хэсэг рүү орчдөг байгаа. За яагаад хүзүү хэсэг рүү ордог гэхээр бохирдол доотл нь одоо 1 жил буюу батга гараад 1 жил болсон бол энэ хүзүү рүү ороод эхэлчихдэг байгаа. Тэгээд ихэнх хүмүүсийг ялангуяа би ч одоо 2016 оны 3 сарын 5-нд анх Facebook пэйж нээжсэн. Яг тэр үеэс ахуулаад ерөөсө тасралтгүй. За бараг л өдөр болгон шахаа хүмүүс зөвлөө өгч ирсэн байгаа. Тэгээ яг тэр хугацаанд надад ирж уулзсан хүмүүсийн яг энэ арсны онцлогуудыг харахаар дандаа яг энэ хүзүү рүү орсон байдаг. Энэ болохоор ерөөсөө л бохирдол игдсэн байна л гэсэн. За тэгээ ингээд хүзүү рүү орчингуудаа ингээд хүзүү хэсгээрээ битүү гарч эхэлнэ. За цээж хэсгээрээ гарна, нурууны хэсгээрээ гардаг. За тэгээд ингээл батга маань ингээл ихсээд явдаг. Тэгэхээр бидний нэг том алдаа нь юу вэ гэхээр дандаа л гаднаасаа түрхэж байгаа тоос, нүүний, шингэн саван одоо гаднаасаа л бүтээгдэхүүн хэрэглүүл гоё болчихно гэж андуураад байдаг. Гэтэл ерөөсөө л дотор байгаа бохирдлол дотор байгаа одоо энэ зүйлээ одоо юу гэдэг бохирдлоо сайн цэвэрлэх хэрэгтэй байдаг баг шүү. За тэгэхээр тухаар гарвал ерөөсөө л хоол хүнс ходооттой холбоотой гэсэн. За хоёрдугаарт эрүү хэсгээр батга бас гардаг. Эрүү хэсгээр яагаад батга гардаг гэхээр маш олон шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт жирэмсэн болсон үед одоо гормоны өөрчлөлт явагдаж байгаа үед эрүү хэсгээр одоо цагаан батга маш их гардаг юм байлээ. Тэгэхээр жирэмсэн ээж нар маань болохоор энэ тал дээр ерөөсөө санаа зовох хэрэггүй. Яг хүүхдээ гаргасныхаа дараа өөрийнхөө арсыг сайн чигшүүлээд арчлаад яваад ирэнгүүт аяанда тэр эрүү хэсэг гарсан идээтэй батгнууд арилдаг байгаа. За энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор эрүү хэсгээр бас яагаад гардаг гэхээр эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг. За эмэгтэйчүүдтэй холбоотой гэхээр мөөгөнцөр, миом, одоо юу гэдэг уйлан хаатай ч гэдэг юм уу ямарваа нэгэн эмэгтэйчүүдийн асуудалтай бол эрүү хэсгээр гарах гэдэг учраас аль болох эмэгтэйчүүдийн эмчид одоо очиж хангаад одоо өөрийнхөө одоо асуудал яг эмэгтэйчүүдийн асуудлыг эмчлүүлсэн дээр бүр болохгүй бол одоо шинжилгээ өгөөд эмэгтэйчүүд ямар нэгэн тийм асуудал байна уугүй юу гэдэг шинжилгээ өгөөд мэдэх боломжтой байгаа. За тэгээд 3 дахь чихэрлэг зүйлс идгээр бас эрүү хэсгээр батга гардаг. Тэгэхээр аль болох тийм чихэр сахар агуулсан ундаа, хоол, хүнс одоо тий жигнэмэг одоо торт ч гэдэг юм тийм ерөөсөө зайрамгаас идэж болохгүй. Хэрэв чихэрлэг зүйлс идээл байх юм бол эрүү хэсгээр цагаан батга маш ихээр гарч эхэлдэг. Та нар анзаарсан бол яг сарын тэмдэг төгөхөөр яг эрүү хэсгээр ганц хоёр нэг том толгойгоо батга гарчдаг шүү дээ. Тэр нь яг л нөгөө эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг учраас тэгэж одоо яг эрүү хэсгээр ганц хоёрхон батга гардаг байгаа. Тэгээ яг сарын тэмдэг дуусангууд нөгөө батга нь арай гайг болчдөг ч гэдэг юм уу. Ерөнхийдөө яг иймэрхүү тохиолдлууд маш их байдаг. Ер нь бол миний энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс охид бүсгүйчүүд бүгд л санал нийж байгаа. Өө нэрээ тийштэй яг эрүү хэсгээр батга гардаг гэдэг. Тэгэхээр ийм шалтгаануудтайгаа. За дараагийнх нь болохоор бас холимог арьстай хүмүүс ч гэсэн эрүүгээр гарах магадлал байдаг.
Тэгэхээр бас тэр тал дээр санаа зовлтгүй. Гэхдээ яг саний миний хэлсэн зөвлөсөн шалтгаануудыг бас та нар бас дагаад үзээрэй. Одоо юм чи тандаад тэгээ бас чихэрлэг зүйлсээ хацаад ирвэл хаяанда гайгуулчихна. За тэгээ хацар хэсгээр бас 3 дугаарт батг гардаг. Яагаад хацар хэсгээр батг гардаг вэ гэхээр ариун цэвэртэй холбоотой байдаг. Ариун цэвэртэй. Тэгэхээр дэрнийхээ одоо унтж байгаа дэрнийхээ уутыг ойр орхон угааж эндүүдж авах хэрэгтэй. Хүмүүс болохоор би дэрнийхээ уутыг байнга одоо ойр орхон угаадаг гэж ярьдаг. Гэтэл угаахаасаа илүү угаачаад эндүүдх нь илүү чухал байдаг. Эндүүдснээрээ тэр халуун одоо уураар халуун зүйлээр тэр бактерийг нүдэнд харагдахгүй бактерийг услгаж өгдөг гэсэн. Тэгэхээр ариун цэвэр дээр яг ингэж анхаарах хэрэгтэй. За яг хацар хэсгээр батг гардаг хүмүүс гарны альчуур болон нүүрний альчуурыг тусдаа байлгуул илүү зүгээр гэдэг. Тэгвэл гарны альчуур нүүрний альчуур нэг дундаа нэг тавьчаад тэрнгээр харчаад байвал энэ бол жоохон ариун цэвэр тал дээр жоохон алдаатай байдаг. Тэгэхээр нүүрний альчуур тусдаа. Гэхдээ нүүрний альчуур юм жижигхэн байвал их зүгээр байдаг. Угаарж ачаад амархан тэгээ бас нүүрний альчуураа ч гэсэн бас эндүүдэх хэвээр. За тэгээд гарныхаа альчуурыг тусдаа байвал их зүгээр. За энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За тэгээ унтчих хоорондоо охид бүсгүүчүүд маань энэ үсээ дандаа задгаа тавьж унтдаг. Задгаа тавихгүйгээр аль болох үсээ боогоод эсвэл ардаа гой шүлжээд унтчих болно. Тэгвэл нөгөө бид нар ч гадуур ингээ явахдаа нөгөө агаарын ням бактери, тоос, шороо бүх юм ч ерөөс энэ үсэн дээр наалтчдаг учраас дэрлэхдээ тэр одоо энэ задгаа тавьсан байгаа үс чинь нөгөө дэрний уутан дээр наалдаад тэгээ дээрэс нь бид нар унтчих хооронд одоо ялангуяа одоо яг унтчих энэ хугацаанд одоо яг энэ хацар хэсгээр одоо миний бидний нүүрний хэсгээс маш их хөлс ялгарч идэг. Тэгэхээр тэр гарсан хөлс чинь дэрний чи уутан дээр наалтаад за дээрэс нь энэ үсний чинь тоос шороо ням бактериуч бас дэрний чи уутан дээр наалтаад ингэсээр яагаад ерөөсө хацар хэсгээр айгүйх тийм батг гарч эхэлдэг. Тэгэхээр та яг өөрийнхөө нүрийг толинд очиод анзаараад үзээрэй. Хоёр хацрынхаа яг аль хэсгээрээ батг их гарч байна. Яг тэр хэсгээрээ одоо их дэрэлж унтдаг гэсэн. Эсвэл уцаар ярьдаг. Одоо уцаараа бид нар айгүйх нааж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс анхаарах хэрэгтэй. За дараагийн анхаарах зүйл нь болохоор бид нэр гараараа нүүрэндээ маш их хурж идэг. Өөрийн мэдлэгөө бүр ингээд тасал болцсон одоо рефлекс болцсон байж идэг. Одоо шинэ юу гэдэг ингээд шанаагаа тулахч гэдэг юм уу? Эсвэл батгаа өөрөө хамаагүй оролдох, шахах, гараар ингээд баян ингээд хүрээд идэг хүмүүс их байдаг. Ерөөсөө тэгж болохгүй. Гараа ерөөсөө нүүрэндээ хүрэж болохгүй. Хэрэг хүрхэхээр болвол заавал гараа бүр маш сайн угааж иж хүрэх ёстой. Гэхдээ ер нь бол хүрээд дими. Миний хувьд болохоор би гараа ямар тохиолдолд нүүрэндээ хүрдэг вэ гэхээр нүрээ угаах үедээ эсвэл нүрээ бодох үедээ л гараа нүүрэндээ хүрдэг. Тэрээс бусад тохиолдолд бол би одоо гараа нүүрэндээ маш хүргэх айгүй дургу. Тэгэхээр энийг бас сайн анхаарч байгаа хэрэгтэй. Тэгвэл хүмүүс айгүй их гараараа хүрээд идэг. Болооч гэхэд л хүрээл идэг байхгүй. Тэгэхээр энийг та бас сайн анхаарах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан бол энэ бичлэгэн дээр лайк дараарай. Бас мөн доор нь subscribe бас дараарай гэж хэлмээр байна. За би дараагийн бичлэгээр болохоор хар батга болон цагаан батганы талаар зөвлөгөө өгөх болно. Хэрхэн яаж цагаан батга хар батгыг арчлах вэ? Хэрхэн яаж эмчлэх талаар хэлэх учраас та нар маань тэр бичлэгийг тэсэн ядаг хүлээж байгаарай. Тэгээд миний бичлэгийг байнга дэмжиж байдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баяртай.